За сайн байцгаана уу? iOS 15.8.3 апдейт бол хараахан гараагүй байгаа. Гарсан хэлбэр нь л одоо гарсан байгаа. Гэхдээ яг шаардлагын улмаас би одоо энэ хүйлийн системийг төрүүлж ярихаас одоо сонголт болгоно байсангүй. За тэгээд ямар ч энэ хүйлийн систем маань 422 GB-таар л гарсан байна. Энэхүү апдейт нь 2 зэгтэй апдейт. За тэгээд ямар апдейт вэ гэхээр мэдээллийн аюулгүй байдлын кодны сайжруулалт бол орсон гэсэн үг. Энэ хүйлийн систем нь болохоор iPhone 6s, iPhone 6s Plus, за тэгээд iPhone 7, iPhone 7 Plus, за тэгээд мөн одоо 7 дахь үеийн iPod Touch нэр бол суулгах боломжтой. Хэрвээ бол одоо та нар iOS 15.8 2 үеийн системтэйгээ байвал одоо эх 7 хоногт RC хэлбэрийн дараагийн хамгийн эцсийн хэлбэр нь гарахаар бол суулгах бол боломжтой байна. За тэгээд мэдээж хэрэг ийм цомхоо апдейт бол гарсан. За та нар гайхчихж магадгүй iPhone 16-аач яриаг үжиж юу iPhone 17 болоод эхэлж юу гэдэг. За ер нь бол iPhone 16-гийн талаар жижиг сажиг мэдээлэлүүд бол нэмэгдээл яваад байгаа. Тэгээд ер нь бол миний бодлоор бүгднийг хурааж бадж байгаад яг худалдаанд гарах ивентнийх нь яг өмнөхөн хэдхэн минутын өмнө эсвэл хэдхэн цагийн өмнө бол ерөөсө бүх бадсан мэдээг нь бол одоо оруулна гэж бодож байгаа. Бүгднийг багцлаад за тэгээд тэр мэдээ бол ойролцоогч сарын их хариулах гарах юм байна. За харин тэрний өмнө бол iPhone 17-гийн хүртэл мэдээлэлүүд бол гараад эхэлсэн. За тэгээд энэ бичлэгэн дээр яг 17-гийн талаар ямар том мэдээ явсан тэдрийг бол сонирхоод бол хэдүүлээ явъя. За тэгээд мэдээж хэрэг iPhone 17 бол 2025 онд бол гарна. За тэгээд энэхүү шинэ бол одоо модель гарна гэж байгаа. Нэмгэн одоо iPhone 17 Slim гэж бол гарна гэж байгаа. Тэр нь бол хамгийн том модель бол байсан. 17 Pro, 17 Pro Max. За тэгээд энгийн 17, за тэгээд нэмэгдээд 17 Slim. За энэ болохоор iPhone 17 Plus гэдэг загвар ерөнхий байхгүй гэсэн тамыг бол одоогийн байдлаар бол дэвшүүлж байгаа. Оронд нь бол тийм үү одоо энэ Slim гэж байгаа iPhone 17 загвар бол орж ийн гэдэг одоо таамаг мэдээлэл дөнгөж одоо шинээр бол ингээ гарч эхэлж байгаа. За тэгээд хэдүүлээ яг одоо сайт руу доошлуулад явуулах юм бол өөр нарийн мэдээллүүдэд харах юм бол ер нь л яг энэ Slim гэж байгаа загвар чинь одоо Plus загварыг ерөнхийдөө орлох ер нь дараагийн гэж бол хэлж байгаа. За тэгэнгүүт яг Minchiko гэдэг Apple-ийн одоо тамиг дэвшүүлдэг тэр хүн болохоор яг юу гэж хэлсэн бэ гэхээр одоо Plus загварыг бол орлож байгаа юм бишээ гэдэг талаас нь бас ингэж бол ярьсан юм байлээ. Тэгээд энэ хүн бол нэлээд одоо баттай л мэдээнүүдийг хэлдэг хүн. За тэгээд энэхүү мэдээж хэрэг дэлгэцнүүд нь бол 17-гийн загварууд дээр бүгд одоо промошн буюу бас always on display бүгд 120 гэрцтэйгээр болно гэж бол хэлж байгаа юм байна. Энэ бол аюугай санагдсан. За тэгээд гаднах одоо дэлгэцнийх нь хамгаалах технологийн хүртэл сайжирна гэдгийг бол дурдсан байсан. За тэгээд дараагийн 19 чипүүд мэдээж хэрэг суун. Гэхдээ сайжруулахдаа дараагийн үеийн 2 нанометрийн чипүүд биш, сайжирсан 3 нанометрийн чипүүд бол орж ирнэ гэдэг хэлсэн. Pro загвард болохоор Pro чип нь энгийн дээрээ энгийн чипүүд. За тэгээд RAM нь болохоор 4 GB-аар өмнөх 15 Pro-ноос бол ихсэж байгаа юм билээ. Энэ нонд л маш сайн мэдээ. За тэгээд 5G модем нь бас ингээд одоо тэгээд орж ирж байгаа юм байна. Сүлжээний технологи гэсэн үг. Харин камерны хувьд болохоор гурвалсан камер нь мэдээж хэрэг бүгд 48 мегапикселтэй болоод хамгийн анхны 340 мегапикселтэй болоод камерны технологи болох нь Wi-Fi-ны үед мэдээж хэрэг Wi-Fi 7 болох нь. За тэгээд гарах өдөр нь мэдээж хэрэг 25 оны 9 сард бол ингээ гарахаар байна. Хамгийн томоодыг энэ яг багслаад яриад явхад iPhone 17 Slim 5 мм-ийн нэмгэн гарах нь. Энэ нь бол сая хэдхэн сарын өмнө гарсан Apple-ийн хамгийн нэмгэн бүтээгдэхүүн болох тийм үү? iPad Pro 5.1 мм-тэй гарсан бол одоо хэрвээ энэ үнэхээр 17 Slim 5 мм-тэйгээр гарах юм бол 0.1 мм-ийн одоо илүү одоо нэмгэн байдалтаар бол гарах нэ. 15 Pro Max-тай харьцуулахад бүр 3.2 мм буюу одоо бараг л давсалж бараг 2 дахин нэмгэн бол харагдах нь байна. За тэгээд үнэхээр харагдцсан үед бол үнэхээр нэмгэн болох нэ. За тэгээд мэдээж хэрэг маш нэмгэн болж байгаа учраас нугарах одоо тий асуудал үүснэ. Бат бихний асуудал мэдээж хэрэг бол үүсэх бах. Тэгээд анхны гарсан iPhone 6 яаж асуудалд орлоо, iPhone 6-аас нэр яаж засагдлаа. Тэгээд iPhone 17 Slim-ийн үед тийм асуудалд орох үедээ гэсэн одоо тийм мим шахаа юмнууд бол явж исэн. За тэгээд урт талынх нь мэдээж хэрэг Dynamic Island маань жижигхэн болж байгаа гэсэн бас тийм зүйл бол явж исэн. Тэгээд мэдээж хэрэг урт талынх нь камер нь 24 мегапиксел болох нэ. Тэгээд арт талынх нь камерных нь дизайн нь хүртэл өөрчлөгдөд ингэж яг за ер нь бол Google Pixel-тэй ер нь жоохон төстэй маягийн доо болоод л эхэлсэн. Тэгээд энэ бол тэгтээ мэдээж хэрэг таамаг мэдээнүүд тэгтээ баг хийх нь бол яг нэмгэн байдал гэдэг нь бол баг биелж авах гэж бол миний бодлоор бодож байна. Тэгээд iPhone 17-гийн мэдээ ийм айхтар хурдан гарчна гэж бодсонгүй. Яг гоо бүр дараагийн iPhone-ууд ерөнхий яаж өөрчлөгдөх, ерөнхий циклийн мэдээ байдаг ч гэсэн яг тухайн загвар яг иймэрхүү байдлаар гарна гэсэн одоо мэдээний хувьд бол iPhone 17 ялч юу сайхан гарсан. Тэгээд та нарт хуваалцах зорилгоор л энэ бичлэгэн дээр бол тусглаа.